Сайн байна уу? За энэ удаагийн бичлэг дээр болохоор Facebook-ийн пэйжээ алдах юм бол яаж Facebook руу хүсэлт явуулах вэ гэдэг талаар ярина. Би яг өчигдөрхөн Facebook-ийн пэйжээ алдсан нэг хүнд нэг тодорхой хэмжээний багахан төлбөртэй хүсэлтийг явуулж өгсөн байгаа. Хариу нь одоогийн байдлаар ирээгүй байна. Ер нь бол миний бодлоор нэг 2-3 хоног хүлээх шаардлагатай болов. За яг энэ бичлэгэн дээр комент хэсэгт нь яг нөгөө зөв линкийг үлдээчи. Тэр линкээр ороод Facebook-ийнхаа пэйжийг хэрвээ алдсан бол хүсэлт явуулж болох нэ. Юуг анхаарах вэ гэхээр тухайн пэйж нь нөгөө хүнээс дамжиж орж ирсэн биш, таны худалдаж авсан биш, хинэгнээс авч үлдсэн биш. Яг та өөрөө create буюу та яг өөрөө хийсэн пэйж байх юм бол энэ линкээр ингээ хүсэлт явуулаад сэргийгээд авч болно. Энэ линкээр хүсэлт явуулахаас өмнө магадгүй бас дахиад нэг линк үлдээч нөгөө бизнес портфолио руугаа ордоо шүү дээ, бид нар owner ч гэж ярьдаг. Бизнес портфолио дээр ямар нэг байдлаар танд модераторын ч юм уу эсвэл partial admin буюу нөгөө хэсэгчсэн админы эрх эсвэл бүрэн админы эрх аль нэг нь үлдсэн байна уу ороод шалгаж болно. Ямар нэг байдлаар холбоо үлдсэн байх юм бол нөгөө claim хийх буюу бизнес owner-оос нөгөө хүсэлт явуулаад болдог юм байна лээ. Би дөнгөж сая энэ бичлэг эхлэхээс өмнө YouTube дээр харсан чинь 2023 оны бичлэг байгаад нь одоо ч 2026 оны бараг 2 сар болох чинь. Тэгэхээр нөгөө энэ англи үг нь ч өөрчлөгдсөн байх, процесс нь ч баг зэрэг өөрчлөгдсөн байх гэж бодож байна. За ямар ч энэ бичлэгээр би зүгээр жишээ болгоод энчээ тэр нөгөө тусалж байгаа байгууллагынхаа нөгөө саппорттой юу гэж чатлсан, тэд нар юу гэж хариу өгсөн, ямар линк өөдөөс явуулсан гэдгийг харуулъя. Энэ зүгээр саппортоос явуулсан линк заавал саппорттой чатлахгүйгээр зүгээр Google дээр ч гэсэн байгаа. За саппорттой чатлах үед эхлээд зүгээр нэг анхан шатны оператор холбогдсон. Хоёр дахь дээр нь анхан шатны оператор нь тэр асуудлыг цааш нь дамжуулъя гэж хэлээд дахиад нэг оператортай холбож байгаа. Хоёр дахь оператор нь дахиад нэг юм тусгаалсан багтайгаа холбож өгье гэдэг байгаа. Тэгэхээр тэр тусгаалсан баг гэж хэлээд байгаа нь магадгүй яг нэг Facebook-ийн үндсэн ажилчид болов гэж бодож байгаа. Тэгэд та хэд нөө саппорт руу холбогдож анзаарсан бол нэг юм дандаа энэтхэг Бангладеш нөхдүүд орж ирээд байдаг шүү дээ. Гэтэ локейшн Америк гэж гарч ирээд. Тэгэхээр тэдний дандаа цагийн ажилчид байдаг болов гэж бодож байгаа. За тэгээд хэрвээ та Facebook-ийн пэйжээ алдсан бол энэ бичлэгийн комент хэсэгт байгаа линкээр ороод хүсэлтээ явуулаарай. Америкийн Meta компани байрлаж байгаа хоттой би буруу санааг бол 12 цагийн зөрүүтэй. Тэгэхээр та хүсэлт илгээснээс 24-өөс 72 цаг төвчөртө хүлээгээд нөгөө support inbox notification ямар нэг байдлаар хариу ирэхийг хүлээгээрэй гэж хэлье. За энэний дараагийн бичлэгээр хэрвээ та профайлаа алдчихвал яах вэ гэдэг талаар бичлэг оруулнаа. Асуух зүйл байвал комент оруулаарай.